Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт байгаль нийгмийн орчин хичээл орно. Өнөөдрийнхөө хичээлээр өөрийгөө ямар үндэстэн болохыг мэдэх ба бусад үндэстнээс юугаар ялгаагаатай мэдэж авна. Манай дэлхий дээр олон улс үндэстэн оршин байдаг. Бид бол тэдний нэг Монгол улс, Монгол үндэстэн. Монголчууд бид эрт дээр үеэс өнөө цагийг хүртэл эсгий гэрт амьдарч ирсэн. Үүгээрээ бусад үндэстнээс ялгаатай. Манай орн бол мал аж ахуй орн. Малаа өсгөж, малынхаа ашиг шимийг авч ашигладагаараа бусад улсаас ялгаатай. Монголчуудын үндэсний хувцас нь дээл, хантаа, зууж, малгай Монгол хутлаас бүтнэ. Энэ хувцаараа бусад улс үндэстнээс ялгаатай. 93 наадам нь монголчуудын үндэсний их баяр. Энэ баяр наадам дэлхийн аль ч улс оронд болдоггүй. Монголчууд хүндтэй зочтой алд цэнхэр хадаг мөнгө аяхтай сүү барай угтдаг. Мөн цагаан сараар ахмад настай хүнтэй хадаг барин золгодог. Монгол үндэсний хөгжим, морин хуур, ятга, лимб, мөн монгол бүжиг, бие биелгээ энэ бол бидний бахархал. Эцэгэгчүүдээ Монгол хүн бусад улс үндэстнээс юугаар онцлог ялгаатай болох тухай хүүхдтэйгээ энэ зурган дээр ярилцаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.